NTV-ийн мэдээ танд зочны цагаар үргэлжлэн хүрч байна. За энэ удаа бол Эрдэнэс тавталгын хувьцаат компанийн хувьд хувьцааг одоо насварсан иргэний хувьцааг үр хүүхдүүд нь болон гэр бүлд нь өвлүүлэх ийм шийдвэр гарсантай холбоотойгоор өнөөдөр албан мэдээлэл өглөө. За энэ талаар мэдээллийг хүргэхээр студид Эрдэнэс тавталгын хувьцаат компанийн хууль эрх зүйн газрын дарга Уянга ирсэн байна. За энэ талаар мэдээлэл өгье. Засгийн газрын 26 оны 154 дугаар тогтоолоор Эрдэнэс тавталгын хувьцаат компани хувьцааг эзэмшигч нас барсан бол түүнд хуваарлагдсан ногдол ашгийг нь хууль ёсны өвлөгчт нь шилжүүлэх ажлыг ингээд энэ оны буюу 26 оны 6 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх талаар тогтоол гарсан. Энэ ажлыг зохион байгуулах ажлыг бол Эрдэнэс тавталгын компани болон за мөн төрийн байгууллагууд болох улсын бүртгэлийн газар үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв за мөн нотариусчдын хийхэм гол үүрэг оролцоотой ажиллаж байна. Одоо жишээлх юм бол магадгүй 2023 онд ч юм уу нас урсан иргэн байна гэж бодъё тийм 1702 шиг Эрдэнэс тавталгын хувьцаатай байжгаад нас урсан иргэний хувьд гэхэд одоо хүүхдүүд нь өвлөх энэ бичиг баримтыг нь бүрдүүлээд авлаа гэхэд хичнээн төгрөгийн одоо жишээлбэл ногдол ашгийг өвлөх боломжтой байна. Тэгэхээр 2023 онд нас урсан иргэнтэй холбоотой асуудал дээр жишээ олгож хэлэхэд 2022 оны ногдол ашиг тараах шийдвэр бол 23 оныхоо 4 сарын 28-9 хавцаа буюу одоо нөгөө хувьцаа эзэмшдэг хурлаас гарч байгаа шийдвэрийн хүрээнд олгогдож байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд 22 онд хуваарлагдсан ногдол ашиг хоримтлагдсан байгааг одоо хүлээж авах те. Түүнээс хойш 22, 23, 24 оны 25 оны ингээд ногдол ашигын хоримтлагдсан дүнгээр тэр хууль ёсны өвлөгч хүлээж авах боломж бүрдэж байгаа. Жишээ нь 2022 онд бол компани хэмжээнд цэвэр ашиг одоо борлуулалтын орлоготой цэвэр ашигтай ажилласныхаа хэмжээндээ нэг хувьцаанд ногдол ашигын дүн бол одоо 108 төгрөг 70 мөнгө байсан. Одоо энэ бол нэг хувьцаанд ногдох гэсэн үг. За энийг 1072-оор үржүүлэх юм бол 116 мянган төгрөг 526 төгрөг буюу 22 оны яг 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэнд хуваарлагдсан дүн бол энэ дүн байна гэсэн. Тэгэхээр энэ дүн за тэгээд түүнээс хойш хонуудад хуваарлагдсан дүнгээр ингээд нэмэгдээд хоримтлагдсан байгаа хэмжээгээрээ хууль ёсны өв хүлээн авахч маань одоо энэ хуваарлагдсан ногдол ашгийг болон хувьцааг өвлөх боломж бол бүрдэж байгаа гэж ойлгож байна. Магадгүй одоо олон хүүхэдтэй байжгаад нас орсон иргэн байлаа гэж бодоход энийг яаж шийдэх вэ? За тэгэхээр эхний хувьд бол ингээд бидний зүгээс тодорхойлж байгаагаар нэг 5 алхмын тухай мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа. За энэ хүрээнд хамгийн эхлээд 1589 гэсэн тусгай дугаар гаргасан. Энэ дугаар дээр нас орсон буюу нас орогч одоо регистрийн дугаарын эхний хоёр үсгийг том кирилл үсгээр за тэгээд нөгөө регистрийн дугаараа бүтнээрээ оруулаад эхлээ эхний ээлжинд мессеж явуулаад тухайн нас орогч иргэний нэр дээр хувьцаа бүртгэлтэй байна уугүй юу гэдгээ эхэлж тодруулж мэдээлэл авах хэрэгтэй. Компани түүхэнд буюу одоо ингээд 2011-ээс 16 оны хооронд бол хувьцаа эзэмшүүлж ясан иргэдээс засгийн газарт буюу төрд хувьцаагаа худалдсан юм бүртгэлүүд бол байдаг. Тухайлбал ингээд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За мөн оюутнууд сургалтын төлбөрт бас өгсөн. За сайн хувьцаа гэсэн нэршлэр бас засгийн газрын тогтоолын хүрээнд 3 төрлийн хэмжээгээр бас хувьцаагаа төрд худалдсан бүртгэл бас байна. За мөн эрүүл мэндийн даатгалын төлбөрт 9 ширхэг хувьцааг одоо 8040 төгрөгөөр ингээд худалдсан юм бүртгэлүүд байдаг. Тэгэхээр тухайн иргэн дээр ингээд нөгөө тухайн үед бүтэн хувьцаагаа худалдсан байна уугүй буюу тухайн хүн дээр данс хэдэн ширхэг хувьцааны бүртгэл байна вэ гэдэг мэдээлэл ихний ээлжинд 1589 гэсэн тусгай дугаараар мессежээр мэдэж авна гэсэн. За энийг мэдэж авсны дараа нас барсны гэрчлэгээ гэж байгаа шүү дээ. Тэрийг бол тухайн хорооныхаа нөгөө засаг дарга хороо багийнхан засаг даргын тамгын газар баталж байгаа. Тэр гэрчлэгээ байгаа бол тэр газар дээр тэр гэрчлэгээний хуулбар байх хэрэгтэй болно. За тэгээд тухайн оршин сууж исэн эсвэл хамгийн сүүлд оршин сууж исэн газрын баг хорооны засаг даргын тамгын газар дээр нөгөө бичиг баримтаа бүрдүүлж
очиод тухайн гэр бүлд өрхийн бүртгэлд хэдэн хүн байсан бэ гэдэг бүртгэлийн дэвтэр бас шаардлагатай болно. Тэгэхээр ингээд бүртгэлийн дэвтрээр тухайн ам бол буюу нас урагч те хууль ёсны хэдэн хүүхэдтэй гэдэг тодорхой мэдээллүүд гараад ирэхээр энэнийхээ өрөөнд өв хүлээж авах газрын нотрат дээр очино гэсэн үг. Бичиг баримтыг бүрдлээ хангаж очиж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нотрат чихний ээлжинд одоо нөө иргэний хуулийн 520 дугаар зүйлс заасны дагуу эхний ээлжийн өв хүлээн авахч нь хэн байна? За ингээд саяны жишээгээр бол нэг айл олон хүүхэдтэй айлаа гэхэд олон хүүхэд одоо аав нас урсан байна гэж бодоход өв хүлээж авах 4 хүүхэдтэй айлын жишээ 4 хүүхэд байх юм бол хиндээ өхөө хин энэ хувьцаагаа эсвэл яг ижил тоотой хувааж авах уу гэдгийг өөрсдөө шийднэ гэсэн. Тэгэл натрат дээр энэ асуудлаа баталгаажуулж бүртгэлжүүлэх ажлууд хийгдэнэ. За мөн хин байгаа вэ хэдэн хүн байдаг вэ гэдгээ одоо бүртгэлийн лавлага төр садангийн лавлага гэсэн үндсэн бичиг баримтуудаа натрач дээр авч ичээд бүртгэлээ хийлгэнэ. За натрач тухайн бүртгэлийг хийгээд яг хууль ёсны өвлөгч нь тэр байна гэж тодорхойлоод гэрчлэгээ олох ажлууд хийгдэнэ. Энэ гэрчлэгээ олгогдож байгаа тохиолдолд натрачаас үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хоёр хоорондоо ингээд цахим системээр холбогдох үйл ажиллагаанууд хийгдсэн байна. Тэгэхээр хууль ёсны буюу одоо өвлөх эрхийн гэрчлэгээ баталгаажсан тохиолдолд үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү гэрчлэгээ очино. Үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс явуулах үйл ажиллагааны болохоор тухайн өв хүлээн авахч тодорхой болчихж байна гэсэн. Тэгэхээр өв хүлээн авахч маань өөрөө одоо бас адилхан хувьцаа эзэмшигч байгаа шүү дээ. Тэр хүн маань өөрөө одоо хувьцааны ногдлол шиг хуваарлагдсан үлдэгдэл одоо төлбөрийг хүлээж авах данстай байна уугүй юу? За данс нь байгаа бол шууд хуваарлах боломжтой. Хэрвээ данс байхгүй өв хүлээн авахч маань дансгүй байх юм бол ийм Монголигаар бүртгүүлээд эсвэл брокеринг компанид бүртгүүлээд дансаа нийлгэнэ. За ингээд нөгөө төлбөрийг хүлээж авах боломж нь бол бүртгэл нь хийгдэнэ гэсэн. Тэгэхээр нэгсэндээ 1702 хувьцаанаасаа тухайн өв хүлээн авахч маань ингээ хат усаараа хуваагаад 200 ширхэг хувьцааг нь би авъя гэдээ авч байгаа бол тэр бүртгэл за тэр хувааж байгаа дүндээ ногдох хувьцааны ногдлол шиг хуримтлагдсан ногдлол шиг маань тэр хүнийхээ өөрийнх нь ийм Монголын бүртгэлийн дансанд орж ирэх боломж бүрдэж байна гэж ийм л одоо дараалалаар явахаар зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Онтой холбоотойгоор 2024 оноос хойш төрсэн хүүхдүүдэд бас Эрдэнэс тавталгаа хувьцат компани хувьцааг бол олгоогүй байгаа шүү дээ. Энэ дээр ямар шийдвэр байгаа юм болоо? Ямар асуудал үүссэн бэ? 2011 оны 3 сарын 11-ээс хойш энэ хувьцаа эзэмшил бол бүртгэл эхэлсэн гэсэн үг. За тэгээд энэс хойш нэмэлтээр ингэж засгийн газрын тогтоолоор их хурлын тогтоолоор бүртгэлүүд нэмж эзэмшүүлэх харилцаа явж байгаад хамгийн сүүлд 2024 оны их хурлын 10 дахь тогтоолоор 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл төрсөн иргэдэд нэмж эзэмшүүлэх гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр үүнээс хойш буюу 24 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн хүүхдүүдэд бол одоо нэмж хувьцаа эзэмшүүлэх шийдвэр их хурлаас гараагүй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр 24 оноос хойш төрсэн хүүхдүүд маань 1702 хувьцаа эзэмшээгүй байгаа. Баярлалаа танд. За тэгэхээр Эрдэнэс тавталгаа хувьцат компани хувьцааг хэрхэн яаж өвлүүлэх талаар мэдээллийг та бүхэнд албаны үнээс тодруулан өргөлөө. Мэдээ үргэлжилж байна.